Америкийн нэгдсэн улсын иргэн Йен Андерсон ундаг дугуйтай аялал хийж Instagram дээр нийтдээ 620 мянга орчим дагагчтай болжээ. Түүний хувьд энэ удаад Португал улсаас Сипос руу ундаг дугуйгаар аялал хийхээр төлөвлөж аялдаа гараад 10 орчим сарыг өнгөрүүлж байна. За 6-7 хоногийн өмнө Монгол улсад хөл тавьсан тэрээр манай улсад 1 сарын хугацаанд байрлахаар төлөвлөжээ. Йен Андерсны хувьд Америкийн нэгдсэн улсын Миннесота мужид барилгын менежер архитектурын ажил хийдэг байжээ. Гэвч нэг л өдөр ажил мэргэжил хамт олноо орхиж өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр ундаг дугуйн аялал хийж эхэлснээр Монгол улсад ирж чадсан байна. Түүний хувьд ундаг дугуйн аялал хийх нь өөрийнхөө айдастай нүүр тулах, өөрийгөө таньж мэдэх хамгийн том боломж байсан гэдгийг ойлгосон гинэ. Би дугуйн аялал хийх дуртай. Нийт 10 сарын хугацаанд 15 мянга орчим километр аялал хийж Оросын холбооны усаар дамжин Монгол улсад ирсэн. Цаг агаар үнэхээр хүйтэн байна. Миний төсөөлснөөс ч илүү хүйтэн байсан. Энэ хүйтнийг сүйтэй цайны ачаар л давж байна да. Анх сүйтэй цай гэхээр чихэрлэг байх гэж бодсон ч эсэргээрээ давслаг байсан. Монголд ирснийх бүх үзэж мориунаж монголцын тоглолтыг үзэх гээд олон зүйл төлөвлөж байгаа. Түүний авга ах нь ундаг дугуйн тамирчин байсан. Мөн олон тааны амжилтыг эзэмшдэг нь түүнд урам зориг авах шалтгаан болж энэхүү дэлхийг тойрох аяллаа хийж байна. Түүний хувьд хамгийн их гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн орны тоонд Монгол багтаж байгаа гэлээ. Монгол ирээд төрсэн анхны сэтгэгдэл хүмүүс нь их нөхөрсөг байсан. Бүх ачаагаа ундаг дугуйн дээр аччихсан явж явахад туслах уу гэж асуудаг. Тусламж хүсээгүй байсан ч туслах гэж оролддог нь үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн. Дурын айл юм уу байшинд очиод тусламж гуйхад халуун цай хоолоор дайлдаг. Үнэхээр зочломтгой ард түмэн байсан. Суурин хоорондын зай хол байсан ч би эдгээр сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар ямарваа нэгэн асуудалтгүйгээр Монгол орныг туулж чадж байна. Монгол улсад 1 сар орчим хугацааг өнгөрүүлнэ. Харин хамгийн хүйтэн цаг агаартай үед таарч байгаа нь өөрийгөө сорих, шин челленж эхлүүлэх боломж хэмээн харж байгаагаа хэлсэн юм. Аяллаа цааш үргэлжлүүлэхийн тулд бүгд найрамдах хятад ард улсаас аялын виза авах шаардлагатай болсон. Харин визээ хүлээх зуртаа Монгол улсад нохойтой чаргаар аялах, морин аялал хийх, Улаанбаатар хоттой илүү сайн танилцах зэрэг зүйлсийг хийхээр төлөвлөсөн байна.